皆さん、こんにちは。今日はみんなの日本語第15課の文法ですね。今日もよろしくお願いします。За өнөөдрийн хичээлээр бид юу хэлж сурах вэ гэхээр хэн нэгнээс зөвшөөрөл хүсэх мөн зөвшөөрөл өгөх хориглох хэллэгийг хэлж сурах нэ. За хэн нэгнээс зөвшөөрөл хүсэхдээ темо и дес. Темо и деска гэсэн хэлбэрийг хэлэх нь кёка гэдэг нь зөвшөөрөл. За энэ нь болохоор темо и дес гэдэг нь тэгж болно, ингэж болно гэдэг ямар нэгэн хэн нэгэн зөвшөөрөл өгч байна те. Зөвшөөрөл өгөхдөө энэ хэлгийг хэрэглэх нь. За бид нэр өмнөх хичээлдэр үзсэн Т хэлбэр маань хэрэглэгдэх нэ. За жишээ өгүүлбэр харцгаая. Шашин одоттемо и дес. Зураг авч болно гэж. Зураг авсан ч болно те. Монголоор хэлбэхдээ зураг авч болно гэж хэлэх нь. За дараагийнх нь Коноринго табетемо и дес гэж байна. Энэ альмыг идэж болно гэд. Т хэлбэр чинь Ж те. Тэгж ингэж гэд. Тэ и дес гэдэг нь болно гэсэн утгатай хань. Японоор хэлэхдээ табете и дес гэхгүй шүү. Табетемо мог заавал табетемо и дес. За дараагийн хандлагаар шлэрэн темо шүү. Табетемо и дес гэд. За төрлөж байгаа. Мойдес. За табако стэмо и деска. Тамхи татаж болох уу гэд. Асууж जैन те. Зөвшөөрөл хэн нэгнээс зөвшөөрөл хүсэж байна. Хай и десё. Болно гэсэн тохиолдол те. Зөвшөөрөх хариулт нь болохоор хай и десё. Тийм ээ болно гэж байна. Үгүй болохгүй гэсэн тохиолдолд илдгээр татгалах нь те. Симимасен чотто гэд. Уушлаарай жахан болохгүй шүү. Суваттемо и деска гэж. Суварав гэдэг маань нэгдүгээр бүлгийн үйл үг те. Түрүүчийн хичээлээр үзсэн үү, цүү, рүүгээр төгссөн үгнүүдээр Т хэлбэрийг залгахаар жижиг цүү Т болдог гэсэн те. За тэр хэлбэрийн Т хэлбэрийн маш сайн чийжлээрэ. Т хэлбэрийг чийдсэн байх юм бол энэ темо и деска, тева икимасен гэдэг энэ хэлбэрүүд бол маш амархан байгаа шүү. Суваттемо и деска гэж. Сууж болох уу гэд. За зөвшөөрсөн хариулт өгөхдөө те хай и десё гэдгээс гадна хай дозо гэж болох нь. Тэгээ та суугаарай гэх те. За ингэж хариулжлах нэ. За дараагийн дөрөв нь болохоор тева икимасен буюу тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг энэ хориглосон хэлбэр байна. Японоор кинши гэдэг те. За та нар маань урд нь чэйжсэн жуёёго гэдэг байгаа шүү те. Шаардлагатай өгнүүд гээд тэгж болохгүй, ингэж болохгүй, энэ тамхи татаж болохгүй, орохыг хориглоно, гадны хүн орохыг хориглоно гэх те. Тэн дээр энэ кинши гэсэн үг зөндөө их гардаг те. Зөндөө хэрэглэгдэж байгаа. За энэ ямар нэгэн зүйлийг хориглох үед хэрэглэгдэнэ гэж. Табако стэва икимасен. Тамхи татаж болохгүй гэж. Денкё гиштэва икимасен. Гэрэл унтрааж болохгүй. Гэт ямар нэгэн зүйлийг хориглох үедээ хэрэглэх нь. Тэгж болохгүй, ингэж болохгүй гэд. Энд дээдхийн болохоор те хэн нэгнээс зөвшөөрөл хүсэх үедээ тэгж болох уу, ингэж болох уу? Эсвэл хэн нэгэнд зөвшөөрөл олгох те. Тамхи татаж болох уу гэвэл хай стэмо и десё гэд. За Японд бол ямар нэгэн зүйлийг дураараа юусоо хийж болохгүй те. Хэн нэгнээс заавал зөвшөөрөл авсны эзэн дээр тухайн зүйлээ хийдэг учраас зөвшөөрөл авах хэллэгээ маш сайн сураарай. За, кокоで泳いではいけませんгэж. Кокоで泳いではいけません. За энэ мөн адилын Т хэлбэрийн араас ва икемасен. Икемасен гэдэг нь болохгүй гэсэн утгатай. Ва икемасен гэж залгах чинь. Амархан баад. За энэ сэлж болохгүй гэж байна те. Навраг загас. Махчин загас байгаа учраас сэлж болохгүй гэсэн байна. Энэ сэлж болохгүй гэдэг. За дараагийнх нь Т имас. За бид нар 14 дугаар хичээл дээр Т имас гэд үзсэн. Тэр хэлбэртэй бол хэлбэр нь нэжлэхэн байгаа боловч илэрхийлэх утга нь бол ашиглах ондоо байгаа шүү. Өөр утгаар орно гэсэн үг. За энэ удаад ямар утгаар орох вэ гэхээр
Өмнөх 14 дахь хичээл дээр бол тэгж байна, ингэж байна гэсэн утгаар орж исэн тий. За энэ хичээл дээр бол өнгөрсөн болсон үйл явдын үр дүн одоо хүртэл үргэлжиж байгааг илэрхийлнэ. За энэ юу гэсэн юм бэ гэвэл жишээлбэл харцгаая. Танакасан ва гиккон шитэмас гэж байна. Танакасан гэрэлсэн. Гэрлэж байна. Өмнөх хичээлээр бол Танакасан гэрлэж байна гэж орчуулмаар байна тий. Гэвч Танакасан гэрэлсэн. Өмнө нь болсон үйл явдал нь одоо хүртэл үргэлжиж байгаа тохиолдол хэрэглэнэстэй. Тэгэхээр Танакасан урд нь гэрлэг байсан, ганц бий байсан. За тэрний дараа гэрэлсэн бахан тий. За гэрэлснийхаа дараагаар одоо бол тэр гэрэлсэн үйл явдал ингээд зөөд үргэлжилж байгаа гэсэн. Одоо л би гэрэлсэн байгаа. За хэдэн жилийн өмнө чинь тий гэрэлсэн. Тэр нь одоо гэрэлсэн хэвээрээ гэрэлсэн гэдэг. За Ким-сан ва Осаканы сүндэмас гэдэг. Энэ Ким-сан Осакад амьдарч байгаа гэж орчуулахгүй, Ким-сан Осакад амьдардаг гэж орчуулах нь. За энэ нас Ким-сан Осакад за 5 жилийн өмнө 10 жилийн өмнө нүүж очсон тий. За тэр цагаас хойш бас ингээд одоо хүртэл амьдарч байгаа гэсэн санаа. За энэ тохиолдолд темасыг бас хэрэгэлдэг байна. За энэ үйл үг нь мод темас болсон тохиолдолд нараа өөр утгаараар уншигддаг тий. Камерао Ваташи ва камера о мод темас гэж байна тий. Энэ нь болохоор за мод темас гэдэг үг маань бидний мэдж байгаагаар ямар нэгэн зүйлийг гартаа барьж байна гэсэн утгатай байдаг тий. Мод темас мачмашока гэдэг. Гартаа барих гэсэн утгатай байдаг бол за энд надад ямар нэгэн бий гэд ямар нэгэн эд зүйл өмчтэй гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Ваташи ва камера мод темас надад камер бий. Ваташи ва компьютер мод темас гэх юм бол надад компьютер бий гэх юм те. За юм утгаарах нь. За дараагийнх нь болохоор шитэмас гэж байна. Шитэмас гэдэг нь юу гэсэн утгатай лээ? Мэдэх үү, таних уу гэсэн утгатай те. Мэдэх, таних гэсэн. Ваташи ва Танакасан о шитэмас гэж байна. Би Танакасаныг Танакаваг таньдаг гэдэг. За үүн дээр анхаарах зүйл нь шитэмасын үгүйсгсэн хэлбэр нь ширимасен гэж байна те. Шитэмасен гэж хэлэх байх нь. Ширимасен гэж үгүйсгэн шүү. Би танихгүй гэх юм бол ширимасен гэж хариулах нь. Тэ? Шитэмасен гэж хэлдэгүүд бол анхаараарай гэж. За, шиякшоно денва банго шитэмас ка? Шиякшоно денва банго шитэмас ка гэж асууж байна те. Хотын захиргааны утасны дугаарыг мэдэх үү гэж. За, мэднэ гэх юм бол хай шитэмас гэж зааж өгнө те. Тийм ээ мэднэ гэд. Үгүй мэдгүй гэсэн тохиолдолд ие ширимасен гэдэг үнийг сайн хараарай. Ие ширимасен, шитэмасен ва бацですね. Ширимасен ва тадаши мароです. Үгүй мэдгүй гэдэг. За өнөөдрийн хичээл үгээр дуслаа. Баярлалаа. Баяртай.